Сайн мэцхан уу? Гандорч гэдэг барилгын инженер мэрэгчлээ. За мэрэгжлийн инженер хүн байна. За би Масфтон барилгын чанарын холбоо төрийн бас байгууллага үүсгэн байгуулад за яг барилгын чанар ангуулах чиглэлээр норматив сайжруулъя, тогтолцооны өөрчлөлт гаргая гэсэн зорилготой залуучуудтай хамтарч ажилладаг. За одоогоор бол Масфтоны ном, Масфтоны дүрм боловсруулаад Монгол улсын хэмжээнд мөрдөхөөр гаргацсан бид манай байгууллага хамгийн ихний төсөл нь бол тийм төсөл байгаад за одоо энэ дээр бол ерөнхийдөө танилцуулга явнаа. Гэтэ Масфтон гэдэг одоо нэг айхтар технологийн нарийн мас ярихаасаа илүүтэй энэ одоо суурийн бетон газрын өрснөөс доош орших бетон бүтээгдэхүүн ер нь ямар асуудал тулгардیں۔ Арай илүү нэг энгийн байдлаар ерөнхийдөө ярина. За газрын өрснөөс дор орших бетон одоо захиалагчд маань аягүй сайн мэднэ. Ер нь барилгынхан маань аягүй сайн мэднэ. Ерөөсө тулгардаг аягүй том асуудал бол хөрсний усны асуудал байдаг. За зарим тохиолдолд бол хүчилжүүлэлт дэнцвэргүй орчин ч гэдэг юм уу. За тэр бетон маань өөрөө цул болж чадахгүй ус нэвчээд эхлэх юм бол за бетон өөрөө зөв цутгаж чадах юм бол хөрөнгө одоо хүмүүсийн барилгын одоо аягүй чухал хэсэг болно. За буруу цутгах юм бол энэ бол ер нь бол зайл болно. Юутай хүнд өвчтөе үнэтэй ялгаа байхгүй. Цутгасны дараа мөнхийн арчилгаа хийн, төсөв мөнгө зарцуулна. Одоо тэр проблемуудыг бол мэдж байгаа хүмүүс байгаа бах. Тэгэхээр бетоныг зөв технологийн дагуу зөв цутгах хийх зайлшгүй шаардлагатай. За ингээд суураас орших, доош орших бүтэцийн хувьд бол за усны асуудал байна. За мөн одоо энэ бетон суур гэдэг маань барилгын ачааллыг авдаг, барилга тогтвортой орших одоо хамгийн гол элемент. Одоо энэ газар хөдлөлт болдог ч гэдэг юм уу, барилгын үндсэн ачаалттай, механик динамик ачаалттай холбоотой ерөөсө гол бүтэц маань одоо жишээ нь суур болдог байгаа. За хэрвээ одоо ямар нэгэн байдлаар анцаа үүссэн тохиолдолд одоо тэр нөгөө төлөвлөсөн одоо газар хөдлөлтийн үйлчлэлтэд ажиллаж чадахгүй. За энэ нөгөө түрүүний яриадсан тэр ус нэвчилтийн асуудал цул байж чадахгүй гэдэг чинь ер нь бол өөрөө маш олон дутагдaltaй талыг бол үүсгэнэ. За тэгээд би нөгөө түрүү хэлсэн барилгын инженер надтай одоо ингээд нөгөө зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилладаг, норматив боловсруулдаг гэхлээр салбарынхаа маань аягүй ханддаг. За ганд оржоо манай дээр ингээд бетон маань хагарчлаа. Одоо яах вэ гэдэг асуудал ингээд айгүй. За хүрээ дээр одоо манай дээр ийм анц цав гарцсан байна. За би ингээд өмнө нь одоо цутгалт одоо том чухал цутгалтууд хийх гэж яхад нь за та нар технологи дээр анхаараарай. Сайн гүйцэтгэгч олоорой. Одоо яг технологи дээр аягүй сайн анхаарах хэрэгтэй юм шүү гэд зөвлөд байхад хүлээж авдаггүй. Ер нь бол бетон цутгалтыг за ямар ч байсан материал захиалчих юм байна. Помп ирэх юм байна. Тэрний ингээ хэв ашмал зангидсан тийшээ цутгachгал юм бол бетон болчлоо гэж үздэг. Ерөнхийдөө одоо тэрэн дээр манай захиалагч талынхаа аягүй бас бадгангуй байдаг. За тэгтэл яг одоо ингээд нэг хэсэг ер нь аягүй задгаа үе явлаа гэж хэлж болно. Ерөөсөө хүн болгон захиалагч бол хүн болгон барилга бариулаад ингээл явдаг. Тэгтэл одоо яг өнөөдөр бидний амьдрал дээр тулгараад энэ чанаргүй баригдсан барилга энэ асуудалтай бетонуудын араас ямар асуудал үүсэж байгааг бол та нар маш сайн мэдж байгаа. За миний хувьд бол одоо жишээ нь яг ийм анцав гарцсан барилга нь одоо маш олон доголдол байдгийн одоо жишээ нь нэг нь анцавын асуудал л та. Түрүү ярьсан ард зайлт үүснэ, хүдэн залгаас үүснэ, анцав үүснэ ер нь олон доголдол байдаг. Тэрний нэг нь бол одоо энэ маш аюултай одоо энэ хөрсний ус цуллаг байдал энэ төр дээр бол маш маш их аюул үүсгдэг энэ анцавын асуудал байна. За одоо надаас одоо жишээ нь зөвлөгөө авах юм бол би энэ анцав чинь яагаад үүсчихвэ гэдгийг л очиж тайлбарлаж чадна. За анцав үүсэх одоо ер нь бол үндсэн 7 10 хэд ингээд янз янз л байдаг тайлбарладаг. За ер нь бол одоо ингээд миний судалснаар үндсэн 7 одоо чухал нөхцлүүд бай. За жишээ нь ингээд юун дээр цутгсан бетон дээр ингээд очиход ингээд нэг сайхан ингээд торлоод ингээд ийм шугамуд үүсцэн байдаг.
За тэгэл энэ юунаас болчихваа? Одоо яаж сурлах вэ гэдэг асуудал ирдэг. За жишээ нь тэрний одоо нэг шалтгаан бол бетоны найрлагаа буруу сонгоцсон. За магадгүй нөгөө нэг вибратора хит их тавьсан. Тэнгүүт энэ бетон ч өөрөө эс, хайрга, цемент, дайрагч гэдэг юм уу ингээд бүтээгдэхүүнүүдийн нийлбэрээс ингээд нэг юм бүрдсэн цул материал. За тэгэнгүүт хит их ингээд вибратор тавьчих юм бол нөө цемент устаа холилдсон шингийн хэсэг маань дээшээ ялгарчдаг. За тэр нь ингээд хатаад яваад ирэнгүүт одоо захлаацсан хүний нүүр шиг ингээд сайртаад ингээд хагараад эхэлдэг. За энэ бол өөрөө одоо анцаа үүсэх маш том шалтгаануудын нэг байна жишээ нь. За ямар нэгэн байдлаар бетонд одоо ус чийг нэвтрэх нөхцөл бүрдэх юм бол нөгөө арматур маань зэвэрчдэг. За арматур зэврэх юм бол тэр зэвэрлэлтийн хүч нь маш хүчтэй. Хэлээд нөгөө бетон ахаа бас хаглаа хэлчихдэг. За энэ юу нэ агшилтаас үүдэлтэй бол бас дотроо ингээд бүр нарийн задраад маш олон төрлийн анцавууд байна л да. Одоо ихэнх үеийн одоо түрүүний ярьсан тэр цементийн шингэний суултаас үүдэлтэй одоо пластик юу сеттlemент гэдэг анцав байна. За тэр их үеийн одоо хит хурдан хаталт явагдсанаас үүдээд оюун архаа төлөвт агшилтаас үүдэлтэй анцав байна. За ихэнх үе бас эс гадна хожим үеийн одоо яг эхний нөгөө нэг аюултай үе энэ хэсэг дээр л одоо гол анхаарлаа төвлөрүүлнэ гэж байж итэл 20 хоногийн дараа мөн л одоо ийм том хэмжээтэй цогцолтууд дээр анцаа үүсдэг. За одоо тийм төрлийн одоо бас арчилгаа юу нөхцлүүдэд буруу дутуу тооцсноос болсон анцаавууд бас үүсдэг. За эдэн дунд бас нэг чухал сэдв бол ихэнх үеийн дулааны өсцөөс шалтгаалсан анцав гэж. За энэ ямар хүчтэй вэ гэхээр бетон, за цемент, эс, хайрга гэнтэр гэдэг ингээд материалуудаас холимгоос ингээд юу бетон бол бүрддэг. За тэгэнгүүт тэр нөгөө нэг цемент гэдэг юм чи ингээд устай холилдохороо гидратацийн урал гэдэг зүйлийг үүсгдэг. За тэгэнгүүт тэр гидратацийн урал яадаг вэ гэхээр юу шиг нүүрс шатааж байгаа юм шиг өөрөө тодорхой хэмжээнд дулаан ялгаруулдаг. За тэгээд тэр дулаан нь одоо ингээд одоо цемент чинь өөрөө юм бетон чинь өөрөө нэг тийм уян налархай шин чанартай биш ер нь нэг юм одоо бэхжээд ирэхлээр айгүй хөшүүн хатуу төлөвтэй ийм одоо эрзэн шиг бол материал биш шүү дээ. Тэгэнгүүт нөгөө ямар ч халсан бие тэлдэг. Ингээд зоргоороо тэлэх гэсэн чинь бетон өөрөө ийм хөшүүн шин чанартай материал байдаг болохоор констрейнт үүсгээд тэрнээсээ болоод анцав гардаг. За тэгэхээр энэ нь юун дээр тохиолддог вэ гэхээр ийм томоохон хэмжээтэй бетон цутгалтуудын ажил дээр яг энэ одоо ихэнх үеийн дулааны өсөлтөөс шалтгаалсан анцав буюу одоо масс бетоны асуудал үүсдэг. Тэгэхээр энэ масс бетон гэж яриад байгаа сэдэв маань ер нь том овор хэмжээтэй бетон бүтээц дээр тулгараад байгаа технологийн асуудлыг л яриад байгаа юм. Жижигхэн сэдв том хэмжээтэй бетон хэрэглэгдэж байгаа нэг юм жижиг л цар хүрээний асуудал. За эдгээр одоо анцав одоо энэ доголдлоос сэргийлэхийн тулд яах хэрэгтэй вэ гэхлээр зөв хүмүүст нь мэрэгчлийн хүмүүст нь ажлыг даатгах ёстой. Зөв ажиллаа нэг бол өөрөө хийж байгаа бол ажлаа маш сайн зохион байгуулах ёстой. За материалаа оновчтой сонгох ёстой. Чанартай технологийн арчилгаа хийх ёстой буюу бид нар энэ ажилдаа шинжлэх ухаанч байдлаар хандах ёстой. Энэ зүгээр нэг одоо мөнгөтэй хүн нэг хүнээс бетон ч гэдэг юм уу материал худалдаж явбал цутаг гэхэд цутгаа болчдөг зүйл биш ээ. Зүгээр мэрэгжлийн бус хүн одоо бидад шийдвэр гаргаад нөгөө нэг их олон тэрбум төгрөгөөгөө зүгээр л түрүү хэлсэн лай болгодог. Тийм болохоор бетоныхоо технологиудаар маш сайн анхаарах ёстой. За яг түрүүний ярьсан одоо энэ масс бетон гэдэг сэдвийнхээ за энэ нөгөө юутай доголдолтойгоо уялдуулаад энэ масс бетоныг маш олон янзаар тодорхойлсон байдаг. За нэг жоохон түүх ярих юм бол яг энэ одоо тэр дулаан ялгаруултаас үүдэлтэй бетон дээр анцав гараад байгаа асуудлыг ерөнхийдөө улс орнууд нэг 1918 оноос эхэлж анзаарсан байгаа юм. Яагаад гэвэл тэр үед нөгөө өндөр хүчирхэг хөгжиж байгаа орнууд
эрчим хүчний айгүй их хэрэгцээ гардаг. Тэр эрчим хүчний хэрэгцээгээ дагаад одоо усны цахилгаан станц ч гэдэг юм уу том хөгжлийн бүтээн байгуулалтууд хийх хэрэгтэй болдог. За тэгэнгүүт тэрэн дээр одоо нөгөө нэг том далан бомбуудыг цутгаад байсан чинь ан цав гараад гиссэн бахны. За тэгээ энэний одоо юунаас болоод энэ ан цав гараад байна? Энийг юу яаж шийдэх вэ гэдэг арга замыг эрэлхийлээд. За тэгээ яг энэ чиглэлтэй одоо чинь Америк, Япон энэ төр бүр техникийн хороо, юм шинжилгээ ухааны институтууд энэ төр ерөнхийдөө яг бетоны юу дотроо тийм хороодууд ажиллаад за энэ асуудлыг бол ерөнхийдөө 1930 оноос авахулж судлаад за ингээд судлахын хөгжлийнхөө төвшөнд ингээд за хөргөлт хийх хэрэгтэй юм байна. Бетоны температурыг бага байлгах ёстой юм байна. За одоо хүйтэнд цутгуул бас зүгээр юм байна. За энэ арчилгааг ер нь бол бетон тохиромжтой үед нь зайлшгүй хийх ёстой юм байна гэдэг зүйлүүдийг судалж агаад за 1970 онд ерөнхийдөө бол одоо яг энэ Масфетоны асуудал хөгжлийнхөө дээд түвшинд очсон байгаа юм. За тэгтэл яасан бэ гэхлээр манайх 2023 онд Масфетоны дүрмтэй болсон. За тэрнээс хойш нэг 50 хэдэн жилийн дараа за тэгээ яг тэр дүрм боловсруулаа явж хахад хин дөө чи нэг 20 жилийн хойдлох үеийн хөгжлийг ярьж байна гэдэг асуудал ярьжсэн. Тэгэхээр бид нар юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр бид нар технологийн хувьд бол бас аягүй хоцрогдоод байгаа. Тэрнийг бас хурдан нөхөж авах бол хэрэгцээ шаардлага байна. За одоо энэ Масфетоныг хамгийн одоо сонгодгоор хамгийн зөвөөр тодорхойлсон мэрэгжлийн тодорхойлолт нь бол энд байна. Элементийн хэмжээ, захын нөхцөл, холцын найрлага болон температур, дотоод орчин зэрэг хүчин зүйлийн нийлэмж нь цементийн гидратацийн урваллын үед бат өхөөс давсан температурын хүчтэй үүсгэх, ан цав бий болгох, хортой химийн урвал явагдах нөхцөлийг бүрдүүлэх, за удаан хугацаанд бат өхийг сулруулах зэргээр бетоны шинж чанарт сөргөөр нөлөөлж болох үс том овор хэмжээний бүтэцийг Масфетон бүтээцгэнэ гэдэг. Энэ бол одоо хамгийн одоо сонгодог тодорхойлт байгаа юм. Овор хэмжээ, найрлага, за ашиглалтын үе, за энэ бүх хугацаанд одоо яг энэ технологийн асуудлыг чанд мөрднө гэдэг утгатай тодорхойлт байна. За энэ Масфетоны асуудал яг юун дээр гарч ирдэг вэ гэхлээр за одоо бид нарт одоо ингээд том хөгжлийн төслүүд одоо явах хэрэгцээ зайлшгүй үүсчээд байгаа. Метро барих гэж юм. За 50 давхар барилга цутгаад эхэлчлээ. За нэг үе энэ Шингэрэллагийн цутгалт 5,000 куб одоо Монголын номер 1 хамгийн том цутгалт гэж нэг удаагийн цутгалт гэж яригддаг байсан бол бид нар одоогоор 12,000 куб бетон цутгачаад байна. Бид нар Монгол инженерүүд бол ерөнхийдөө бетон цутгалтын асуудал одоо энэ том овор хэмжээний төвчлөөс бол одоо нэг хайхааргүй хангалттай мэдлэгийн бацтай болцсон гэж үзэж байгаа. За барилгын нийл суурь. Барилга одоо байгууламжийн суурьуд одоо нөгөө салхин сэнс юу ч гэдэг юм уу. Гүүрийн тулгуурч гэдэг юм уу. За далан бомб. Одоо ер нь хамгийн их одоо гол яригддаг асуудал далан бомбтын төслүүд дээр Масфетоны асуудал яригддаг. За Масфетон гэж ер нь за овор хэмжээний том овор хэмжээний гэж яриад байгаа юм. Тэгтэл том овор хэмжээний гэдэг нь яг хэдэн сантиметрийг ер нь яг том овор хэмжээний яг ямар хэмжээнийхийг том овор хэмжээний гэж үзэх юм бэ гэдэг асуудал яригдана. За тэгэхээр манайд өмнө нь БНБД 52-ийн 2-5 гэдэг бетоны норм дүрм одоо өмнө нь гэж одоо хүчин төгөлдөр хэрэглэгдэж байгаа. 1987 оны Оросын Несүши ограничтойший конструкци гэдэг норм дүрмийн орчуулга байдаг. 2005 онд батлагдсан байдаг. За тэр батлагдсан норм дүрм дээр массивны конструкци гэдэг үгийг өндөр том овор хэмжээтэй бүтээц, хүнд бүтээц, ижин ихтэй бүтээц зэрэг янз янзаар 3-4 янзаар тодорхойлсон байдаг. За тэрэн дээр бас авч үзэж байгаа нэг зүйл нь гадаргуугийн модуль. Гадаргуугийн модуль 3-аас бага одоо хэмжээтэй бетоныг Масфетон гэж үзнэ гэдэг тодорхойлт байдаг. Тэрийг бол одоо манай инженерүүд ерөнхийдөө бол бас яг энэ чиглэлтэй бол гол барьж явдаг үзүүлэлт нь бол тэр байжээ. За тэгтэл бусад одоо Америк, Япон, Хятад энэ төргээд орнууд болохоор илүү нэг овор хэмжээнийх нь зохицуултыг хийхээс илүүтэй бетоных нь шин чанарын нарийн зохицуултаар энэ одоо ан цавын асуудлыг шийдъя гэд
тусдаа өөрсдийн норм дүрм стандартаа боловсруулаад явцсан байдаг. За тэр болгон дээр нэг нь Мастодоны одоо хамгийн бага хэмжээ хэдээс дэш яг Мастодоны энэ арга хэмжээнд анхаарах юм бэ гэдэг асуудлуудыг уусаа стандартууд дээр авч үздэг. За Америк бол ACI 207-гийн 2 гээд Мастодоны зөвлөмж тооцооны кулинг тооцооны заавар гэдэг баримт бичиг байдаг. Тэрэн дээр бол 46 см-аас дээш. За Япон JAS5 гэдэг стандарт байдаг. Тэрэн дээрээ бол 80 см-аас дээш. Хятад GB54296 гэдэг стандарт байдаг. Тэрэн дээрээ 1 метрээс дээш одоо зузаантай бүтэцийг Мастодон гэж үзнэ гэж тодорхойлсон байдаг. Бид бол одоо яг Монгол орондоо хамгийн их хэрэглэгдэж байгаа B25 ангийн бетоноор цутгалт хийж үзээд өөр овор хэмжээтэй бетон цутгалтуудыг хийж үзээд за ер нь энэ 80 см-аас дээш бол энэ их үедээ анцаа үүсэх эрсдэлтэй юм байна гэд энэ тодорхойлт гаргасны ерөнхийдөө бол оролцоол тодорхойлт болсон. Туршил судалгаагаар яг энэ Мастодон гэдэг зүйлийг тодорхойлсны нэг жишээ нь бол энэ байгаа юм. За энэ дээр одоо жишээ нь түрүүний нөгөө нарийн төлөвлөх яах их гэдэг энэ юуны арга хэмжээний хувьд технологи дээр юу анхаардаг вэ гэхээр энэ нөгөө цементийн гидратацийн дулаан ялгаруулалт нь хэдийн хэмжээнд үүсэж байна. Тэр нь одоо аюултай хэмжээнд байна уу үгүй юу гэдэг тооцоо эхлээд хийдэг. За тэр тооцооныхоо дагуу одоо ямар хэмжээнд бид нар ямар одоо нэгж хугацаанд хэдийн хэмжээний бетон цутгалт нийлүүлэх шаардлагатай юм. За ямар материал хэрэглэх юм, ямар технологийн арга хэмжээ авах энэ гэдэг нарийн тооцооллуудаа, технологийн тооцооллуудаа энэ температурын хүчтлийн тооцоотой уялдуулж гаргаад за яг одоо хэрвээ материалынхаа найрлагаар магадгүй Мастодон тэр одоо юу хөргөлтийн систем бас огсрохгүй байж болно. Одоо хүмүүс Мастодон гэхлээр л шууд хөргөлтийн хоолой огсрох хэрэгтэй гэдэг ч гэдэм ойлголт байдаг. Тэгтэл яг тооцоо хийгээд материалаа зөв сонгосон тохиолдолд энэ одоо ангилалд хамаарч байгаа боловч за тооцоогоор одоо арга хэмжээ авахгүй байх ч бас боломжтой. Авсан тохиолдолд одоо жишээ нь заашгүй одоо бүр айгүй том хэмжээний ч гэдэм үү найрлага нь одоо өндөр дулаан хялгаруулдаг байх юм бол арчилгааны үе шатанд одоо шаардлагатай хөргөлтөө хийх зэрэг арга хэмжээ авдаг. За хөргөлтөө хийхдээ энэ нь бол хүмүүст бас их хэрэгтэй мэдээлэл болох байх. Яг ямар хугацаанд одоо тэр хөргөлтийг хийх вэ гэдэг асуудал байдаг. За энэ нь 3 нөхцөл. Үндсэн 3 нөхцөл байгаа. Нэг нь юу вэ гэхлээр бетоны температур тогтворцсон. За нэг бол одоо тооцоогоор энэ бетоны температур ан цав үүсгэхгүй гэдэг нь нотлогдсон. Нэг бол ан цавын температурын өсөлтийнхөө хамгийн дээд өсөлтөн дээр очоод тэрнээс цаашаа 17 градусаар температур буух. Энэ үед бол ан цав үүсэх одоо эрсдэл нь ариллаа гэж үзэж болдог. За тийм хугацаанд одоо бетон цутгалтын ажлыг үргэлжлүүлнэ. За түрүү дурдсан саяны тэр тооцоо одоо тэр температурын хүчтлийн асуудлыг нарийн тодорхойлоход зориулж бид бол Мастодоны тооцооны заавар гэдэг ном гаргасан байгаа. Энэ нөгөө ресепшн хэсэг дээр нэг 80 ном байгаа. Тэндээс та нар шаардлагатай хүмүүс нь очиод ном авч болно. За Мастодон бүтээцийн дүрм BD 52-112-23 сайтын тушаалаар батлагдсан одоо хүчин төгөлдөр хэрэглэгдэж байгаа. За энэнтэй бол MCIS GoToGMN гэдэг одоо норм дүрмүүдийн маань сайтн дээр үнэгүй байж байгаа. Тэгэхээр энэ хоёрыг уялдуулаад гэхдээ энэ дүрм дээр бол хангалттай мэдээлэл нь байгаа. Бүр илүү нарийн учир шалтгааныг олох юм бол энэ номон дээр бол дэлгэрэнгүй мэдээлэл нь байгаа. Тэгэхээр ийм юунуудтай мэдээлэлтэй та нар танилцж болох нэ. За анхаарал хандуулсанд баярлалаа.